Эстон бол дэлхийд захимчин засаглалаараа алдартай болсон. Эстоныхон биднээс асууж байсан. Энэ бидний мэдхээр та нарын 14 дахь айлчил баха гэж. Одоо ямар олон удаа туршлага судалдаг хүмүүс вэ гэж гайхаж хүлээж авч байсан. Хур дан системээр одоо нэвтрүүлснээр тий захимчснаар 18 байраар индекс урагшилчжээ. Тэгээ ингээд эхлэхээр нөө технологи ороод ирэхээр технологид хүн хэрэлдэж чаддаг. Технологи ч цайнд ордог юм байна. Технологич ах トゥ байдаг юм байна. Тэгэхээр технологич хамгийн сайн зэвсэг юм байна. Монгол улсын иргэн үндсэн хуулийн 16-гийн 17-д төрийн нууцаас бусдыг мэдэх хэрэгтэй гэж Gov.cg-ийн гэдэг вебсайтад төрийн сангиас одоо хэн зээл авдаг вэ гэдэг мэдээлэл байрлаагүй бол үндсэн хуулийн 16-гийн 17 гэдэг залт хэрэгжихгүй л байсан. Энэ дээр иргэд одоо бухимдаж эхэлсэн. Ягаад тэгэхээр дон гэж дуурайд миний мэдээллийг татаад байна. Үзээд байна. Тэгээ таны хувийн мэдээллийг төрийн ямар байгууллага үзээд байгаа вэ гэдгийг иргэн өөрөө мэддэг болчихсон. Энээс өмнө нь шүү дээ. Энэ хууль батлагтаас өмнө нэг зүйлийг хэлгээд. Төрийн ямар байгууллага өөрийн чинь мэдээллийг хязгаар мэдэхгүй шүү дээ. Хав харанхуу мэдэхгүй шүү дээ. Ямар ч логин үлддэггүй. Тий. За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр шугам нэвтрүүлэг маань 10 дахь дугаар эхэлж байна. Энэ удаа би Улсын их хурлын гишүүн Захим хөгжил харилцаа холбооны сайд учрлыг урьж оролцуулж байгаа. Одоо энэ хүнийг тэргүүлж байгаа засгийн газрын. Одоо та бүхний ажиллаж байгаа энэ засгийн газрын нэг одоо авууштай чанар бол захимжиж байгаа. Монгол улс бол захимжсан улс болж байгаа. Тэгээ би энэ зургийг яагаад тавьсан гэхээр энэ бол түүхэн зураг. Яагаад тэгэхээр 2019 он санаад байгаа юм би. Одоо оюун эрдэнэ ерөнхийдөө засгийн газар хэрэглэхийн дарга та одоо байнгын орооны дарга байхад та Эстон улсад очиж одоо зөвлөх үйлчилгээ авч ирсэн. Эстон бол дэлхийд захимчин засаглалаараа алдартай болсон. Энэ бол тэргүүлдэг болсон. Хүүхэд төрөөл захин бүртгэлд ордог. Хүний эмийн жор хүртэл захинд ордог, тий? Гадаадын иргэн захимаар хүртэл иргэншил авч болдог ийм болсон. Тэгэхээр би бол энэ түүхэн зургийг харуулж байгаа нь 19 оны та хоёрын айлчлал бол та бүхний айлчлал бол Монгол улс захимчхийн эхлэл байсан уу гэж би асуух гэдэг юм. 19 оны айлчлалаас хоёроо ярих хэл. За энэ нэг сонин түүхэн зураг тавьсан байна. Тэгсэн. Энэ бол Эстоны Governance Academy буюу Эстоны захим засаглалын академи гэдэг байгууллага. Энэ байгууллага бол дэлхийн улсуудад зөвлөгөө өгдөг юм байгууллага. Ингээд тухайн үед Монгол Улсын ерөнхий сайдаар өнөөдрийн ерөнхийлөгч хөрөлцөх дарга ажиллаж ирсэн. Тэгээд оюун эрдэнэ дарга бол одоо тухайн үед засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга. За миний хувьд бол Улсын их хурлын захин бодлогын төр орооны дарга гэсэн. Ер нь бол олон төр ороо байгуулагдчихсэн хэдий ч яг энэ манай энэ захин бодлогын төр ороо шиг мэдвэг санаачлагтай ажиллаж исэн төр ороос төдийлөн байгаагүй. Манай Жаданбаагийн энхүү эрх шүүн тухайн үед энэ төр ороог санаачилж анхны даргаар нь бас намайг ажиллахын боломжийг бүрдүүлсэн. Ингээд их хурал засаг хамтраад ажлын хэсэг байгуулад энэ Эстонд тухайн үед одоо Улсын их хурлын дэд дарга Санжметов ингээд Жаданбаагийн энхүү эрх шүүн тэгээ тухайн үеийн улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга манай харилцаа холбооны салбарын удирдлагууд хамтдаа очиж хувийн хвшлийнхны төлөөлөлтөөр энэ ажлыг хийж хахад Эстоныхон биднээс асууж байсан. Энэ бидний мэдхээр та нарын 14 дахь айлчил баха гэж. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр өнгөрсөн хугацаанд Монголын баг бүрэлдэхүүн 14 удаа очсон юм билээ. Туршлага судлах. Захим засаглалын туршлагыг судалдаг. Тэгээ одоо ямар олон удаа туршлага судалдаг хүмүүс вэ гэж гайхаж хүлээж авч ирсэн. Одоо би асуумаар байна. За, Эстон шиг бид бол захим засаглалтай болохын тулд том өөрчлөлтүүд хийгдэнэ. Мэдээ тодорхой хугацаа орно. Тэг энэ Эстон шиг захим засаглалтай болох эхлэл бол одоо миний харж байгаагаар бол 2019 оны энэ айлчлалаас эхэлж гисэн. Тэгэхээр ер нь захим засаглалтай болохын тулд засгийн газрын зүгээс хуулинд яаж хуулийг өөрчлөх ёстой гэж ямар хуулийн төслийг өргөн барьж их хурлаар батлуулав. Эстон бол 1.3 сая хүнтэй. Тий, жижигхэн улс. 1991 онд тусгаар технологи зарласан. Тэгээд Эстон бол Балтикийн тэнгисийн дөрвөн орны нэг. Тэгээд Нордик Балтикийн орнуудын түншлэлээр энэ улс сайн туршлагаараа одоо өрсөлдөхүй хэмжээнд очсон. Захим засаглалаараа өнөөдөр дэлхийд бас сайн туршлага гэж яригддаг. Тэгээд газрын баялаг багхгүй. Тий. Сая Эстонд очиход
эдийн засаг хөгжил цахим хөгжлийн яам хоёр нэгтгэсэн байл. Оо за. Нэгэсэндээ нөгөө эдийн засгийн гол бүтцэн нь өөрөө цахим засаглал дээр явдаг. Тийм учраас эдийн засаг цахим хөгжлийн яам гэж яам байдаг. Тэгээд энэ улс өөрөө нөгөө хуулиасаа хэлсэн учраас хууль боловсруулах бол бид бас амар байгаагүй. Зөвлөх үйлчлэгээний дагуу ажиллаа эхэлсэн. Тэгээд засгийн газраас өргөн мэдүүлсэн нэг юм хэд хэдэн хууль баг. Нийтийн мэдээлэл хилт тод байдлын. За тий. Хувийн мэдээлэл хамгаалах хууль. За тий. Цахим гарын үсгийн хууль. Кибер аюулгүй байдлын хууль гэж. За яг энэ цаг үедээ давах хугацаанд виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн хууль гэдэг. Ийм 5 хуулийг инновац захин бодлогын байнгын орооны дараагаар ажиллаж байхдаа их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахаж батлуулсан. Гэхдээ энэ бол дангаараа батлаг. Инновац захин бодлогын байнгын ороотой кибер аюулгүй байдлын хуулийг батлахад гадаад бодлого аюулгүй байдлын байнгын ороо хамтарч ажиллаж баталсан. Эдийн засгийн байнгын ороотой хамтарч виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн хуулийг баталсан. Нийтийн мэдээллийн хууль, хувийн мэдээлэл хамгаалах цахим гарын үсгийн хуулийг хууль зүйн байнгын ороотой хамтарч баталсан. За ингээд улс орон цахимчхад мэдээллийн хил тод байдал их чухал. Тухайн үед нийтийн мэдээллийн хил тод байдлын хуулийг баталж байгаа 68 мэдээллийг нээлттэй байна. Мэдээлэл хариуцагч нар олон нийтэд мэдээлэл үүргийг нь хүлээлгэж байгаад хүмүүс төдийлөн анзаараагүй. Үүний үр дүнд өнөөдөр шилэн ажиллагаа биелэл болсон. Өнөөдрийн засгийн газрын хил тод байдал хуулийн хүрээнд хэрэгжих боломжийг олгосон. Хувийн мэдээлэл хамгаалах хуулиар иргэний мэдээллийг төр ашигласан бол заавал өөрт нь мэдээлэх зөв жишг тогтсон. Биометрик генетик мэдээллүүдийг өнөөдөр дуртай хэн нэг нь шууд боловсруулаад турууны хаа уншуулад ингээд зах замбраагүй хэрэгэлдэг байсан. Замбраагүй байсан юм. Тэгээ камер дуу дүрсний бичлэг төхөөрөмж хаана байршихыг хүний эрхийн комисстай хамтраад за тэгсэн баталдаг болгосон. Цахим гарын үсгийн хууль чинь 10 жил болсон хууль байсан тухайн үед. Тэгсэн мөртлөө 30 мянган тоон гарын үсэг тарагдсан байсан шүү дээ. Тухайн үед энийг идэвхжүүлэхийн тулд иргэн болгоны иргэний үнэлэхэн дээр нь тоон гарын үсэг авах нэг удаагийн боломжийг олгоод өнөөдөр тоон гарын үсгийг 1 сая төрсөн байна. Жил ахсын хугацаанд ч 1 сая төрсөн. Одоо үүнийг яаж хэрэглээ нэвтрүүлэх үү гэдэг бол одоо маш чухал болж таарж байна. За ингээд тоон гарын үсгийн хууль амилсан. Тэгээд бид нар өөрөө нөгөө хурдан тэгэл одоо маш олон системүүд байдаг. Энэ системүүд чинь хуулийн хүрээнд хуульчлагдаагүй системүүд байсан. Жишээ нь үндэсний дата төвийг анх Норвегийн алтан үеийн даргын үед байгуулж хахад засгийн газрын тогтоолоор байгуулсан мөртлөө төрийн бүх мэдээллийн exchange хийдэг хур системийг хариуцж исэн дата төв нь засгийн тогтоолтой байгууллага байж эхэлж байна. Тэгэхээр иргэний мэдээллийг мэдээлэл сольж байгаа байгууллага хуульчлах шаардлагатай байсан. Тийм учраас үндэсний дата төвийг, хур системийг, дэмжих системүүдийг бүгдийн нийтийн мэдээлэл хил тод байдлын хуулиар хуульчилсан. За ингээд нөгөө нийтийн мэдээлэл солилцооны систем буюу яг нөгөө иргэнд харагддаг системийг хийя гэдэг зорилгоор нөгөө ийм Монголыг анх бид нар энэ нөгөө зөвлөх үйлчилгээний дагуу 2020 онд 10 сард одоо нээсэн шүү дээ. 20 оны 10 сард. Тэгээд нээхэд ийм Монгол гэдэг систем дээр нөгөө хурд системийн ажиллаа төрийн бүх мэдээллүүдийг интеграц хийгээд нээж яхад энэ систем 101 20 орчмол төрийн үйлчилгээнд багтсан байсан. Өнөөдөр энэ ийм Монголын үйлчилгээ 1200 хүрчлээ. 1200 үйлчилгээг нэвтрүүлдэг болголоо. Тэ өнөөдөр 1200. Анх ийм Монгол 1.0-ыг нээж авах үед хууль одоо яг амьдрал дээр хэрэгжиж биелээ болоогүй байсан учраас маш их сад дотгорууд байсан. Тийм учраас хуулиудыг нь явууллаа. Сая захин бодлогын байнгын ороо байгуулагдаад энэ хуулиудыг батлсны дараа 67 журам батлах хэрэгтэй байснаас салбарын сайдаар томилогдоо би нэг жил 6 сар болж байна. 67 журмаас би нэг 63 журмыг манлайлаад манай яамны хамт олон 63 журмыг засгаар батлууд дуусч байна. Дээрээс нь анх сайдаар томилогдоод ирэхэд биднэрт ямар асуудал үүсэж ирсэн бэ гэхээр нөгөө их хурлаар юм гацаануудыг харьлах шаардлага байсан. Ийм Монгол дээр одоо ингээд та нар ороод үзнэ. Жолооны үнэлэх байж байна. Иргэний үнэлэх байж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ID байж байна. Дипломууд ч байж байна. Тэгсэн чинь гудамжинд явахаар замын цагдаа нар зогсоогоо жолооны үнэлэх үзүүлгээд байдаг. Гэхдээ үзүүлээд яах юм бэ? Ийм Монгол дээр байж штэ. Тэ? Гэдэг. Үгүй ээ, нийслэлийн тогтоолт гэдэг. Цахимаар бичиг хэрэгээ солилцоод байдаг. Гэтэл цахимаар бичиг хэрэгээ солилцоод байгаа мөртлөө цахимаар ирсэн бичгийг хэвлээд сейфэнд хадгалаад байдаг. Төрөх. Та нар яагаад ингэж байгаа юм бэ гэхээр
архив албан эрх хөдөлтийн хуулинд чинь нэг үг байд юм аа. Цахим цаасан баримт бичиг зөрвөл цаасан гин барина гэж хуульчилсан. Тэгэхээр чин төрийн байгууллагын буруу биш шүү дээ. Хэвлээд хадгалсан. Тий. Тэгээ энэ үгээ өөрчилж өгөөч гэсэн. Банк санхүүгийн салбарт маш олон финтекүүд гарлаа. Одоо Lendimage байна уу те? Одоо жишээ нь M банк ч юм уу. Маш олон одоо финтек үйлчилгээ үзүүлдэг нөгөө банк бус байгууллагууд зээл мал авдаг. Яг ингээд аппликейшн руу н ороод зээл авах гэхээр та нэг тэдэн төргийн зээл авах болцоотой байна. Үүнийг хур системээс татаад таны нийгмийн даатгалын шимтгэл, таны татвар төлөлт, таны бүх үйлдэлүүдийг чинь бид нэр ингээд таны зөвшөөрснөөр татаад үзэхэд та нэг ийм зээл авах болцоотой юм байна. За тэгвэл би авъя гэхээр өөрийн биеэр ирнэ үгт. Яагаад гэсэн чинь нөгөө банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчин дээрээ анхудаа дансны гэж бол өөрийн биеэр ирээ. Зац. Байдц. Өргөдөл гомдлуудыг жишээ нь төрийн ямар нэгэн сайт руу мэйл бичгээр шууд ингээ мэйлээ бичингүүд албан бичих гэж үздэггүй. Яагаад гэвэл өргөдөл гомдлын хуулийн дээр өргөдөл гомдлыг төрийн байгууллага руу заавал бичгээр явуулна гэж заасан. Тэгэхээр энийг нь цахимаар байж болно гэдгийг нь заах гэд үтсэн чинь 109 салбарын хууль хөндөгдсөн. 109. Тэгээд 109 хуулинд өөрчлөлт орууллаа сая. Сая бол их хурлаар баг цахим хувьсгал хийсэн. Үүний тийм байна. Тийм байна. Яагаад тэгэхээр өргөдөл гомдлын хуулинд, архивын хуулинд, банк санхүүгийн хуулинд одоо бүх салбарын хуулиудаар цахимаар бичих хэрэг солилцохыг зөвшөөрсөн байхгүй. А одоо дараагийн том даваа шүүхийн процессыг цахимжуулах асуудал үлдчихэж байгаа. Зөв. Одоо шүүх хуралдааны товыг хойшлуулах. Заавал өөрийн биеэр ирдэг. Ер нь одоо ингээд хардаа түгжрэл бууруулна гэд бид нар одоо ярьж байна. Түгжрэл бууруулна гэдэг бол дам нөлөөллөөр ямар нэгэн байдлаар салбар болгон түгжрэл бууруулах, төв нэмэр оруулах хэрэгтэй байхгүй. Тийм учраас бид нар өнөөдөр одоо хотын захын дүүргээс хотын төв рүү шүүх хуралдааны товыг хойшлуулахад түгжрэлд нөлөөлж л байгаа. Тэгж байгаа. Төрийн үйлчлэгээ авахгүй дүнжин гаравт ирэхэд Мишель Экспод ирэхэд түгжрэлд нөлөөлж л байгаа. Хорооны байрлалгаа очиход түгжрэлд нөлөөлж л байгаа. Сая 1 жилийн дотор хурдан гэдэг системийнхаа нэрээр бид нар төрийн хурдан үйлчилгээний цэгүүдийг нээлээ шүү дээ. Төрийн хурдан үйлчилгээний 152 цэг улсад ажиллаж эхэллээ. 1 жилийн дотор шүү дээ. Монгол шуудан компани зарим салбаруудаар ороход төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. Цахилгаан холбоо байгууллага үзүүлж байгаа. Сум болгонд байгаа цахилгаан холбооны байрууд төр үзүүлж байгаа. Зарим CU дэлгүүрүүд төр киоск ажиллаж байгаа. Заавал хорооны байранд очих хэрэггүй болсон. Хуучин хорооны байран дээр улсын бүртгэгч ажилладаг байсан. Одоо та нар яваад үзвэл хорооны байран дээр улсын бүртгэгч байхгүй. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэгчнэрээ татаавцсан. Яг гэвэл тэр бүртгэгчийн зүгээр мэдээлэл цуглуулдаг ажлыг нь зүгээр нэг цэгийн үйлчлэгээний ажилд хийдэг болсон баг. Төрийн хурдан үйлчлэгээн дээр очиход 84 төрлийн лавлага гаргаа сууж байгаа. Тэгвэл тэр мэдээж бүртгэх татварыг одоо гайлын ч байна уу тэр нөгөө байцаагч ирэх хийдэлгүй. Зүгээр материалыг аваад хоошоо шидчихэж байгаа. Ийм ажлыг хуучин бүртгэж хийдэг байсан. Одоо тийм юм байхгүй. Ингээд сорилтуудыг даваад явж байна. Яг үүндээ бол энэ захимжилтыг хийх ажил чинь те нөгөө алдаа онооч гэсэн би надтай холбоотой гэж боддог. Тийм учраас ерөнхий сайдын өмнө би тангараг өргөхдөө те тантай хамт эхлүүлсэн энэ захим засаглалынхаа ажлыг үр дүнд хүргэнэ гэж би энэ хүнд тангараг өргөсөн хуулиараа. Ямар нэг ашиг сонирхлоос хол байна гэд энэ хүний өмнө тангараг өргөчөөд одоо бидний эхлүүлсэн энэ ажлыг өнөөдөр тухайн үеийн хэрэг эрхлэхийн дарга ерөнхий сайдаар томилогдсон байгаа учраас энэ ажил чинь хурдцтай яваад байгаа. Би одоо чинь зовлонгоо ярьдаг ерөнхий сайдд ороод ийм зовлон байна гэх аваад ороод ирээ засгаар шийдээд явъя гэ дандаа урам өгöd байгаа учраас би ч бас нөгөө ойлголцож байгаа дэмжлэг авж байгаа ерөнхий сайд байгаа учраас би ч итгэл дүүрэн миний хамт олон ч итгэл дүүрэн манай яамныхын ч итгэл дүүрэн манай салбарын ч итгэл дүүрэн нэг зүг рүү ингээ хараад явж шээ. Ер нь бол би нэг тоо баримт ярмаар байгаа. Одоо иргэд бол ийм Монголиа бол энэ засгийн газрын захимжилт юм а гэж үзэх байх. Ийм Монголиа бол одоо програм хангамж ерөнхийдөө гадралдаг хүмүүст бол хор систем, дан систем хоёрын энэ холбоосыг энд нь нэгтгэж өгж байгаа аппликейшн шүү дээ. Үндсэн бүх мэдээлэл бол төрийн мэдээлэл хурдаараа байгуул одоо нэгтгэждэг. Дан систем дээр бол энэ төрийн мэдээллийг үзэж байгаа аж ахуйн нэгж болоод хувь хүний мэдээллийг шалгаж яадаг. Дан систем бол ийм. Тэгээ би сая уншчихлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын захим засаглалын индексээр Монгол улс хур дан системээр
одоо нэвтрүүлснээр тий захимжснаар 18 байраар индекс урагшилчжээ. Энэ одоо нэгдсэн үндэсний байгууллага. Захим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилчж. Энэ бол одоо засгийн газрын яалтчгүй захимжилтын үр дүн. Нэгдсэн үндэсний байгууллагын захим засаглалын индексээр үнэлж байгааг бол энэ их хурлын хамтын ажиллагаа, засгийн газрын манлайлал, захим засаглалд оруулж байгаа хөрөнгө оруулалт те энэ болгоныг нь үнэлсэн. Одоо таны яриад байгаа саяны хуулийн өөрчлөлтүүд тийм ээ. Энэ бүх одоо манлайлал. Тэгэхээр 92-оос 74 дугаар байранд шилжсэн. Энэ бол маш одоо том урагшлалт. Мэдээж Эстон шиг бид захим засаглалаараа дэлхийд тэргүүлэхийн тулд дахиад тодорхой цаг хугацааг туулна. Энэ эхэлж гисэн. Оюун эрдэнэ сайд биднийг 19 онд Эстонд очиход 14 дэх айлчлалынхан яах вэ нөгөө Монгол улсын шилээ танилцаад явна үсттэй. Тэгээд нэг юм ярьж л байдгийг гэж харж ирсэн бид нар. Түүний дараа сая би чинь өнгөрсөн жил очлоо шүү дээ Эстонд. Би бас айлчлал хийлээ. Дээрээс нь нээлттэй засгийн түншлэлгээд дэлхийн дарга 80 гаруй орныг багтаасан нээлттэй засгийн түншлэл форум засгийн газрыг төлөөлж оролцлоо. Улс орны нөгөө иргэн нийгэм байгуулалт цугладаг. Энэ нээлттэй засгийн түншлэл форум өндөр үнэлсэн байл шүү дээ. Монгол улсыг олон улсад honorable mention гэдэг нөгөө хүндэт дүргэмжил гэдэг тийм байл. захим засаглалыг нь олон улсад зарлаад хүндэт дүргэмжил гардуулж байгаа. Тэгээ бүр Эстоны ерөнхий сайд тэр Кажа Каластэй эмэгтэй их хурлын дарга хоёр намайг өөр бичлэн хүлээж авсан. Тэгээд Монгол улсын энэ захим засаглалд оруулж байгаа бидний сайн дурсгалыг оруулж байгаа хувь нэмэр зарим талаараа биднээс ч гэсэн сайн ололтууд та нарт байна шүү гэж үнэлж ирсэн. Тий, тэгээд үүнд бол бид маш бахархаж баярлж хүлээж авсан. Энэ бол манай ард түмний хамтын одоо дэмжлэг. Иргэн болгон ийм Монголыг хэрэгснээрээ, иргэн болгон захим засаглалд хичээснээрээ, иргэн шүүмжилснээрээ одоо ингээд цахимтай холбоотой муу сайн бүх юм надтай холбоотой болчлаа л. Одоо бараг л Facebook нь гацаад байна учрлаа чамтаа гэд. Би бараг л нэг Зукербергер уцаар ярьдаг хүн шиг ном шүмжилдэг. Дээрээс нь мэдээлэл хариуцагч байгууллага ийм Монголын ард хэдэн манзанцын байгууллага байгаа ч тийм. Тэр байгууллага болгоны буруу зөрүү бүх юм надтай холбоотой юм шиг ойлгодог. Тэгэл яг өөрийн чинь хэлснээр ийм монголчин бол ингээм аппликейшн ард нь энэ хур гээд мэдээлэл солилцож байгаа систем дан гээд иргэний таньж байгаа систем ажиллаад үндсний дата төв дээр зарим сервер байршдаг ч гэсэн бүртгэлийн сервер бүртгэл дээрээ татварыг татвар дээрээ гайлыг гайл дээрээ байгаа. Тэр хуулбар сервер нь энэ дата дээр байдаг. Яагаад тэгэхээр үндсэн сервер рүү бүртгэлийн мэдээллийг жишээ нь иргэний үнэлгээ авах гад мэдээлэл авахад тэр бүртгэлийн байгууллага түүнийг шалгана гэхээс үл захим юм шалгахгүй шүү дээ. Бүртгэлийн байгууллага энэ мөн үү гэдгийг нь шалгаад энэ хуулбар сервер рүүгээ exchange хийж татаад ийм монголоор иргэний зөвшөөрсөөр үзэж байгаа. Энэ л систем. Тэрс ийм Монголд ямар ч мэдээлэл байхгүй. Хур бол зөвхөн exchange хийдэг. Дан гэдэг бол өнөөдөр иргэний таньдаг буюу тоон гарын үсгээр иргэний таньж. Дөрвөн оронтой тоогоор таньж байгаа. Бүртгэлтэй гар утсыг дугаарлуу дөрвөн оронтой тоо явуулгаад нөгөө OTP one time password илгээхээр энэ мөн үү биш үү гэдгийг. Дээрээс нь та одоо хурж ирээд гадаад пассворд авах гээд ирэхээр одоо өөрийн чинь гадаад пассвордыг авахын тулд иргэний үнэлгээ шалгана. Түүнийг бүртгэлийн мэдээлэлээс татаад иргэний зөвшөөрснөөр хурын exchange-с татаад иргэн ийм монголоор харж штэ. Тэгэнгүүтээ гадаад пассворд авахын тулд иргэний үнэлгээ чинь нэг удаа шалгалаа шүү гэдгийг ийм монгол дээр аппликейшнаар notification ирж байгааз таны одоо мэдээллийн дипломыг чинь нэг удаа шалгалаа. Энэ дээр иргэд одоо бухимдж эхэлсэн. Ягаад тэгэхээр дон гэж дуурайд миний мэдээллийг татаад байна. Үзээд байна. Яагаад үзээд байгаа юм гэд. Хил дээр орж ирэхэд шалгад юм байна. Тэр чинь би ч шалгаагүй. Хил хамгаалах байгууллагын тусдаа журамтай, хуультай, гадаад иргэн харьяатын байгууллагч хуультай, журамтай, дүрмтэй тэргүүрээ явдаг юм байна. Тэгээ таны хувийн мэдээллийг төрийн ямар байгууллага үзээд байгаа вэ гэдгийг иргэн өөрөө мэддэг болчихсон. Энээс өмнө нь шүү дээ. Энэ хууль батлагтаас өмнө нэг зүйлийг хэлэхэд. Одоо жишээ нь үзчихсэн үү? Одоо мэддэг байсан уу? Төрийн ямар байгууллага өөрийн чинь мэдээллийг хийzээ. Мэдэхгүй шүү дээ. Бүр хав харанхуу. Хав харанхуу мэдэхгүй шүү дээ. Ямар ч логин үлддэггүй. Тий. Төрийн байгууллага иргэний ямар ч мэдээлэл авах логин үлдэж байгаагүй шүү. Мэдэхгүй шүү дээ. Тий. Одоо бол цахимд бол уулмөр үлддэг байхгүй. Цахимд бол хар мөр үлддэг байхгүй. Сая дээр Эрдэнэс 5-7 энэ нөгөө 5-7 жижиг 5-7 компани талаар нүрсийн сонсголын үеэр харж байгаа үз. Жилийн өмнөх 5-7 тузын дарга томилсон шийдвэр олохоо хэлсэн гэдэг шүү. Зарим бичиг баримтаа үер усан тусдагцсан гэдэг. Guarantee ноцтой юм яриад байгаа тий. Дижитал архив байгаагүй гайш штэ. Өнөөдөр тэр хэрвээ мэдээлэл цахимд усанд уулмөр устдахгүй.
Хэрвээ өөрийн чинь мэдээллийг төр ямар нэгэн байдлаар ашигласан бол мэдэгдэх хуудас ирж байна гэдэг чинь энээс өөр тохиолдолд ашигласан бол энэ гэмт хэрэг шүү дээ. Энийг л хийсэн. Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар. Хувийн хамгаалах хуулиар энийг бид нар хийсэн. Гэхдээ бид хизээж иргэний үнэлгээ нотлыг хийхгүй гэж хэлсэн. Тэгээд төрийн байгууллагуудаар очихоор зарим нь ихэд идэг. Тэгээд сая 109% хуулийн баталсан. Одоо шүүхийн процессыг нь захимжилтыг эрчимжүүлэх ажил руу оръё. Эрүүл мэндийн захимжилт руу оръё. Ингээд шатраалтайгаар гацаануудаас гараад яваад хахад нэг үе бодвол өөрчлөгдөөл байгаа. Гэхдээ проблем асуудал үлсээр л байгаа. Гэхдээ энэ бол бидний хамтын хүчээр эх он жилүүдэд нөгөө цахим үндэстэн болох сайн туршлагыг олон улсад бид нар бас жишг болсон улс бол чадна гэж би итгэдэг. Энэ одоо Монгол төрийн залгамж учраас энэ ажил цаашдаа үргэлжлэл явах хэрэгтэй. Тий. Одоо би нэг зүйл асуух гэдэг. Засгийн газар авилгалтай тэмцэхийн тулд 5 иш ажиллагаа хөтөлбөрийг зарлалаа. Шил ажиллагаа, шүүр ажиллагаа, шилжүүлэх ажиллагаа, шувуу ажиллагаа гэл. Тэгээд яалтчгүй бол одоо танаа салбарт хариуцагдж байгаа гэж одоо миний хувьд бодож байна ш. Энэ бол шил ажиллагаа. Монгол улсын иргэн үндсэн хуулийн 16-гийн 17-д төрийн нууцаас бусдыг мэдэх хэрэгтэй гэж шил ажиллагаа магадгүй зарлагдаагүй. Shil.gov.cg гэдэг вебсайтад тэ төрийн сангиас одоо хэн зээл авдаг вэ гэдэг мэдээл байрлаагүй бол үндсэн хуулийн 16-гийн 17 гэдэг залд хэрэгжихгүй л байсан. Өмнө хэрэгждэггүй байсан. Одоо хэрэгждэг болсон гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр би таныг захим засаглал бол цаашдаа үргэлжлээд явах хэрэгтэй гэдэг шиг шил ажиллагаа ч гэсэндээ цаашдаа үргэлжлэн үздэй гэж байгаа. Яагаад тэгэхээр Монгол улсын иргэн хүн чинь төрийн нууцаас бусдыг мэдэх хэрэгтэй. Одоо шил ажиллагаа Shil.gov.cg маань ашиглалтанд орсноор боловсролын сангаас хэн гэдэг хүн зээл авсан бэ гэдэг мэдээлэл болж шít. Энэний үр дүнд сая прокурорын нэг албан ёсны мэдээлэл гарчлаа. Боловсролын сангийн зээлээс сангаас одоо зээл аваад иргэн төлсөн төлөлт 4.2 тэрбум төгрөгт боллоо. Одоо улс төр соёл урлагийн гэж байна шүү. Нөлөө бүхий 262 зээлбэгч чи мэдээлэл байна гэж. Тэгэхээр энд иргэний хяналт бол бий болж байгаа байхгүй. Тэгэхээр би танд юу үргэлжлүүлэх гэдэг нь тэгэхээр шил ажиллагааныхаа одоо түүх цаашдаа явна үсттэй гэдэг талаар бидэнд хэлж өгч. Тэгээ шил ажиллагааг одоо хэд орчим мэдээлэл одоо ингэсэн шүү дээ. Нээлттэй мэдээлэл ил дод байдлын хуулиар 68 мэдээлэл ил болгоо гэдэг хууль байдаг шүү дээ. Энэ хууль хэрэгжиж эхлээд 5 сарын 1-нд хэрэгжээд бараг 6 сар энийг явуулаач мэдээлэл ил болгооч гэсэн чинь аль ч төрийн байгууллага явуулахгүйсэн. Ингээ ороод харахаар нэг Excel дээр нэг хинч ойлгомжгүй нэг юм файлтай. Тэгээ ил байгаа гэдэг. Хинч ойлгохгүй, уншаад ойлгоо. Шинжлэгддэггүй. Тэгээ энэ хуулийн дагуу үнэн зөв бүрэн бодит байдлыг хангуулсан мэдээллийг ил болгоно гэж заасан байна. Хуулиар хэрэгжүүлдэг. Тэгээ шил ажиллагааны хүрээнд хуулийн заалтыг үндэслээд энэ мэдээллүүдийг ил болгоог хугацаатай өргөцсөн байхгүй. 6 сарын 1-ний өмнө энийг ил болгохгүй бол авилгатаа тэмцэх бодлогод одоо дэмжлэг үзүүлэхгүй байна гэж үзсэн. Эс үйлдэл юм а гэд авилгатаа тэмцэх газар шилжүүлнэ гэж ерөөхдөө засгийн газрын тогтоолоор өргөцсөн шүү дээ. Тэгээд 7 хоног бол индекс зарлцсан. Бүх аймагуудыг, бүх төрлийн байгууллагуудыг уралдуулаад эхэлсэн. Манай ард түмч нэг уралдаан дуртай байна шүү дээ. Тэгээд байр сав эзлээд индексүүдийн хувь нь гараад тэгээд 7 хоног болго би нэг хэсэг чинь гарч ирж ярьдаг байлаа шүү дээ. За өнөөдөр нэг юм байгууллага тэдэн хувьтай мэдээлэл өгсөн. Тэр нь бүрэн байна. Хизээч гэхдээ хин нэгний буруутгаагүй, хин нэгнийг онцлоогүй. Жишээ шилэн ажиллагаан дээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани буруу биш шүү дээ. Газартаа байгаа компани буруу биш. Тэр хүн эзэмшин зөв шүү дээ. Хуулийн зах зээл хэрэгжүүлсэн юм шүү. Гол нь ил байгаа ч л гэж байгаа. Тий. Шударгаар хөдөлмөрлөж байгаа, бизнес эргэлж байгаа хүмүүс ил байгаа дээр эмзэглэхгүй байна шүү дээ. Гэхдээ ил байг л дээ. Харин янз бүрийн нөлөөлөл ороод янз бүрийн байдлаар улс төрд нөлөө бүхэн хүмүүс давуу байдлаа ашигласан байгаа бол харин ил болох ёстой шүү дээ. Тэг чи шударга амьдрий л та гэж бизнес эрхлэгчээр хэлж байгаа. Тэгээд Shil.gov.cg дээр ингээд тавьсан. 975 мянган мөр өгөгдөл статистик мэдээлэл ил болоод хамгийн сүүлд авилгатай тэмцэх газар хүлээлгэж өгсөн. За. Авилгатай тэмцэх газрын нэг зүйлийг талархаж хүлээж авсан. Энэ их мэдээлэл ирснээрээ бид нар юм нэг техник ажиллаа салчлаа гэж. Тэгж байгаа. Ашиг сонирхлын мэдүүлгийг чинь нөгөө ингээл ажиллахад нөгөө хүмүүс чинь ингээл мэдээлэл цуглуулаад хаана ашиг сонирхолтой байна, мэдээлэл нь хаана байна гэл ингээл цуглуулаад механик ажил хийдэг ус. Одоо энэ мэдээлэл ирснээс болоод маш хурдан хугацаанд тэр
янз бүрийн ашиг сонирхлуудыг дээрээс нь хэрэг мөрдөн байцаах ажиллагаан дээр мэдээлэл цуглуулахад амархан болсон. Тэгээд манай нөгөө мөрдөгчнөр маань бусад тэр үндсэн ажил руугаа нөө авилгатай тэмцэх ажил руугаа ороход маш их нэмэр боллоо шүү гэж хүлээж авсан. Ингээ хамтарсан ажлын хэсэг байгуулаа бид нар бүх мэдээллүүдийг нэгтгэхэд ингээд өгсөн. Одоо бид ч гэсэндээ нэг материал боловсруулахын тулд магадгүй 90 сурвалжлах материал боловсруулахын тулд хин хаана ямар газартай юм байна те Мэдэн ямар хуулийн этгээд эзэмшдэг юм байна те хүүхэд нь муу хамаарал өхөө этгээдүүд нь ямар сангаас зээл авч яасан юм байна. Энэний ард чинь бидний харт хүнцгөө байна. Тэгээ инфографик гээд оруулсан ба шүү дээ. Хамгийн их газар авсан тэгсэн. Бүх юм нь ил. Тэгээд дээрэс нь энэ шилэн ажиллагаа чинь ер нь юу юм бэ гэхээр авилгатай тэмцсэн гэдэг бол хамгийн зөв шийдэл бол технологиор дамж тэмцдэг юм байна. Ил тав. Тий. Сая Монгол дээр нөгөө бизнес гээд 360 зөвшөөрлийг 220 орчмын зөвшөөрлийг захимжуулчлаа шүү дээ. Компани нэрийг одоо чинь онлайнаар шүүдэг болсон шүү. Хуучин болов компани нэрийг чинь шүүхийн тулд очоод бүртгэл очин нэг бүртгэгчийг хоолнд оруулах нэр бичиж очин эсвэл нэг төрийн албаагчийг хоолнд оруулна. Эсвэл нэг наборж ихрээ барина. Гэхдээ эн чинь хэдий болтол ингээл нэг төрийн үндсэн ажлаа хийж байгаа хүн тэр ажлыг хийснийхээ төлөө хүнээс наборж ихэр гордох юм бэ. Тэгээ ийм байдлаас салахын тулд ганцхан л арга хүн байгаа цагт заавал найраа байд юм байна. Хүн байгаа цагт зандаа харилцаа үүсч идэг учраас ерөөсөө нэг хоол унтанд ордог, набор чихээр барьдаг. Тэр нь юм соёл юм шиг болсон. Ингээл нэг набор барих нь л зөв юм шиг. Одоо нэг зүгээр л нэг эмнэлэг цаг авахын тулд нэг хэн нэгэнтэй таньдаг юм шиг. Тэгэл одоо те манай найз нөхдүүд яадаг үлээ та нар мэдэн шүү дээ. За дүүрэг дээр явж гин. Манайхнаас энэ татвар таньдаг хүн байгаа юу? Татвар ороод төлөхийн тулд татварыг нэг байцаагч таних ямар шаардлагатай. А тэрний оронд онлайнаар өгөөл төлөлдөө гэл те. Тэгээ ингээд эхлэхээр нөө технологи ороод ирэхээр технологитой хүн хэрэлдэж чаддгүй. Энд нэм нөлөөлсөн байна. Ингэсэн байна гэж чаддаггүй. Тийм учраас технологиор авилгатай тэмцэн. Технологи ч цайнд ордог юм байна. Технологи ч ах トゥ байдаг юм байна. Тэ технологи ч янз бүрийн байдлаар нөлөөлөлд ордог юм байна. Тэ тэгэхээр технологи ч хамгийн сайн зэвсэг юм байна авилгатай. Тэгэхээр би ерөөсөө ингэж бодож. Засгийн газрын захимжилт авилгатай тэмцэх бодлоо тэ. Ерөөсөө шил ажиллагаа энэ хоёр бол шууд хамааралтай. Авилгатай тэмцэх бодлоо. Авилгатай тэмцэж байгаа бодлого. Бүх юмыг ил болгоч чинь тийм ээ. Зөвх зөвшөөрлийг үйлчилгээд захимжуулж чинь. Төрийн хүн зуртлыг багасгаж байна. Тэ? Ерөөсөө л юм. Тэгэхээр та бүхний одоо Монгол улсыг захимжуулж байгаа үйл хэрэгт одоо өндөр амжилт хүсье гэж хэлмээр байна. Одоо нэгдсэн үндэсний байгууллага одоо Монгол улсын засгийн газрын дээд хэмжээний уулзалт үнэлсэн. Тэгээд зөв нэг зүйлийг хэлэхэд шилэн говь минь үргэлжлэхгүй гэж би таныг асуухад би нэг зүйлийг бодож байна. Шилэн яг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзээд 109 хуулийн дээр нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дээр шилэн говь минь бол нээлттэй мэдээллийн нэгдсэн сайн юм аа хуульчилсан. За. Тэгээд мэдээлэл хариуцагч нь үнэн зөв бүрэн бодит байдлаа хангуулад мэдээлэл илгээхгүй зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж байгаа. Тэгээд шилэн говь минь бол хуульчлагдсан дэмжих систем болсон шүү одоо. Одоо шилэн говь минь 2 дугаар ангийг буюу шилэн говь минь 2.0-ыг танилцуулж байгаа. Бүр их ойлгомжтой болсон. Хоёр анх удаа хиймэл оюуха ChatGPT-ийг турших гад ажиллаж байна. Ёстой таны хэлдгээр бол одоо технологи бол цайнд ордгоо юм байна. Тий. Технологи нобор иддгүү юм байна, тий. Технологи хамаатан байхгүй юм байна. Хэний ч нөлөөнд ордгоо юм байна. Бусдаар бол бид нар чи бүгдээрээ хамаатан садаа. Ингэж ээж л тий. Ингэж ээж л энэ бол яалтчгүй захимжиж ээж л одоо дидрийн хүсээд байгаа шудраг ус тогтчих. Урт хугацааны зорилт захим үндэстэн болох бол. Урилга авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.